За би өнөөдөр та бүхэндээ нэн сайхан гэсэн сэдвээр хуваалцах хүсэж байгаа. За хажууд хүндээ хэлэхгүй юу? Та үнэхээр нэн сайхан шүү гэж хэлэхгүй юу? За яг тэгж хэлээ шүү заяа. Нэн сайхан шүү гэж заяа. Өчигдөр би нэг хоёр залуу хүнд нэг нь 25 та нөгөөх нь 27 та нэг юм хоёр хүнд бас гэрчлэл хийх боломж гарсан байна. За тэгээ нөгөө хоёрт ярьсан нэг нь одоо лалын мөргөлтөө хүн улсаас ирсэн, Либиягаас ирсэн, нөгөөх нь болохоор Колумбиягаас ирсэн. Тэгсэн харин явж нөгөө Колумбиягаас ирсэн хүн христчэн болж таарсан. Тэгээд бид тэр хоёртой яриа сууж байхдаа бас ингэ гэрчил хийж байхдаа миний дотор төрсэн одоо мэдрэмж юу байсан гэхээр бурхан үнэхээр сайн юм байна тий. Үнэхээр сайн юм аа. Тэгээд нэг бурханы тухай ярьж байхад үнэхээр сэтгэл ингээд сайхан болж байсан. За тэгээд ажил жоохон урт олон цаг ажилласан. Тэгээд болохоор жоохон ядарсан байсан. Бас би нэг жоохон нэг тийм тааруухан байсан ч гэсэн дараа нь нөгөө манай Гамбахын охин Мишкагийн төгсөлтийн бас баярт очсон байгаа. За тэгээд одоо нэг хамаатан саднараа одоо бас нөгөө бүжгийнхаа хүүхдүүдтэй хамт тэмдэглэж яхад нь яваад орсон. Тэгээд тэнд очиод би бас ингээд Мишкага хараад бас айгүй баярлсан байгаа. Тэгээд би Гамбахт хэлсэн. Та үүргээ сайн биелүүлсэн шүү гэдэг. Тэ үнэхээр үүргээ сайн биелүүлсэн шүү гэдэг. Дахин хэлмээр байна тэ. Охин чи ийм сайхан тэ одоо том болж байна тэ. Одоо нас биеинд хүрж байна. Бас сургууль соёлоо дуусгаж байна. Амьдралын одоо гараагаа эхлүүлээд явж байна. Бас үнэхээр сайхан мөч байсан. Тэгээд би сэтгэл айгүй сайхан болсон байгаа. Тэгээд энэс үүдээд бурхны сайн сайхны тухай бодсон байгаа. Тэгээд цаашлаад бурхан биднийг өнөөдөр бас яг хэрхэн харж исэн бэ? Хардаг вэ гэдэг талаар яриа гэж бодсон юм аа. За бид нар Эхлэл номын 1-р бүлгийг унших юм бол шууд бурхан ингээд бүтээлүүдийг бүтээгээд эхэлж байгаагаар ингээд эхэлдэг. За ихэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэдээ эхэлж байгаа шүү тийм ээ. Тэгээд хамгийн эхний тэр үг баг хамгийн эхний тэр үг. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ. За одоо ер нь бол нөгөө анхны одоо аргамын хэл дээр болол тэнд нэг ийм үг байдаг. Тэгээ тэнд нь болохоор зэрэг одоо нэг хоосноос ямар нэг зүйлийг бий болгосон гэдэг утгыг илэрхийлдэг баара гэсэн үг байдаг аахгүй. Тэгээ манай монгол хэлэнд болохоор зэрэг тэрийг нөгөө бас яг зарим библиэлд бол оруулсан байгаа тийм. Оргүй хоосноос орчлон дэлхийг бүтээжээ гэж анх орчуулж ирсэн ба. За тэгээд тэр яг ямар утгатай вэ гэхээр бурхан үнийг хүссэн учраас ямар нэг зоригтойгоор нэгэн үн цэнийг өгөөд утга зорилгыг өгөөд энэ тэнгэр газрыг бүтээсэн. За энэ нь ямар зоригтой байв? За ингээд цаашлах юм бол 6 өдрийн турш ингээд бүтээлүүдийг бүтээсэн тухай гарч байгаа. За ингэх болгондоо энэ бүгдийг бүтээгэснийхаа дараа бурхан юу гэж хэлж байсан гэхээр энэ үнэхээр сайн болжээ л гэсэн. Нэн сайн болсон байна гэж ингэж хэлсэн ба. Тэгэхээр түүний бүтээл бол анханасаа эмх зэгцтэй, зөв зоригтой амьдралд ингээд тохирсон нүгэлгүй юм цэвэр байсан гэдэг бид нар бодох хэрэгтэй. Цэвэр байсан гэдэг нь бодох. За энэ зөвхөн одоо нөгөө хөөрхөн сайхан гэдэг утгаар хэлээгүй. Энэ бол ингээд сайн, төгс, зохистой бүтээгдсэн гэдгийг онцолж хэлсэн байна гэсэн үг. За тэгэхээр бид нар ч одоо сайхан гэдэг үгийг дандаа нөгөө үзмжээр боддог болж хуурчаад байна шүү дээ. Үзмж болгочод байна шүү дээ. Гэтэл энэ бол үзмжийн тухай яриаггүй. Энэ нь нөгөө чанарын тухай ярьсан. Энэ нь зөв, сайн, бас зохистой болсон байна л гэж хэлсэн байна гэсэн үг. За тэгээ одоо нэг хаяа нэг амьдрал нэг тийм гардаг шүү дээ. Нэг шаал хэрэггүй гэмээр нэг зүйл ингээд нэг газараас олцсон заяа. Нөгөөдг нэг эрэг шуурагч байд юм уу? Нэг сонирхолтой одоо нэг нэг боолтч байд юм уу те. Ингээд энд аваачаад нэг гэрийнхаа нэг аль нэг газар тавьцаа. Тэгсэн нэг өдөр нь ямар нэг юм засаж сэлбэх болоод
Тэгээ нөгөө эрэг шуургийнхаа одоо цуглуулгыг ингээ үзэж байгаа. Тэн дотроос яг тохирсон боолт ч юм уу эргийн олоод тэрэнд ингээ таарахт нь ямар сэтгэл төрдөг вүлээ. Энийг дээр ингээ олоод ийшээ хийсэн цүв болсон байшаа тий. Бүр яг хэрэгтэй газраа ингээд хэрэглэгдлээ гэдэг ийм сайхан мэдрэмж хүн авдаг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ яг ийм мэдрэмжийг авсан байна. Маш их үнийг таалсан байгаа байхгүй. Энэ үнэхээр сайн болсон байна гэж хэлсэн. За Эхлэл номын 1-р бүлгийн 31 бол өнөөдөр бидний хамгийн гол ишлэл байгаа. За энэ дээр юу гэсэн гэхээр өөрийнх нь буу болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа гэсэн маа. За бүгд хамтдаа уншъя. Минийхтэй адилхан байна. За нэг гэрэн өөрийнх нь буу болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. За ингээ үдшиж болоод өглөө болсон нь 6 дахь өдөр байсан маа. За одоо бүтээлүүдийг бүтээгээд ингээ дууссан гэсэн утгатай. За ингээ би тавханд бас энэ 6 өдрийн турш Бурхан юу бүтээсэн талаар товчхон дуртай. Эхний өдөр Эхлэл номын 1-ийн 4 дээр гарч байгаа. Гэрэл харанхуй хоёрыг ингээ салгасан гэж тэ. Гэрлийг бий болгосон. Тэгээ гэрэл нь үнэхээр сайн болсныг хараад Бурхан гэрлийг харанхуйгаас салгасан юм а гэж хэлж байгаа. Гэрэл харанхуй хоёр ерөөсөө нэгддэггүй шалтгаан Бурхан анханаас нь ингэж бий болгосон гэсэн утгатай. За энэ гэрэл харанхуйг салгачаад Бурхан гэрлийг яасан байх нь? Сайн болсон юм а. Гэрэл нь үнэхээр сайн болсон байна гэж Бурхан үзсэн байх гэдэг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр энэ дэлхий дээр ч гэсэн Бурхан харанхуйг үзээ яддаг гэж бас бид нар болохгүй. Гэхдээ Бурхан гэрлийг анханаас нь таашаасан гэдэг шалтгаан нь юу вэ гэхээр Бурханд нэг зориг хүсэл байгаа. Өнөөдөр ч гэсэн Бурхан биднийг гэрлийн хүүхдүүд адил болгосон гэж хэлж байгаа учраас бид нэр гэрлийн хүүхдүүд чиг амьдрах ёстой гэдгийг Бурхан таалдаг. Тийм учраас бид нэг загтаг тухай Библиэлд гарч. Хоёр дахь өдрөө Эхлэл номын 1:10 дээр гарч байгаа. Бурхан хуурай газрыг болон ус хоёрыг ингэж салгасан байна. За тэгээд хуурай хэсгийг нь газар гээд хуримтлагсан усыг нь далаа гэж нэрлэжээ гэсэн. За энэ бүгдийг харжгаад Бурхан юу гэж харсан байна? Сайн болсон байна гэж Сайн болсныг нь Бурхан харлаа гэсэн. За ингээд дараагийн өдөр нь Эхлэл номын 1:12 дээр өвс ногоо болон үрт жимсний моддыг ургуулсан гэж. Өвс ногоо болон үрт жимсний моддыг ургуулсан. Одоо энэ дэлхий дээр байгаа бүх өвс үрт ургамал бол тэр чигээрээ Бурханы бүтээл ахна тийм ээ. Тэгээд жижиг бас бидний тоохгүй гიშгчиж явдаг өвс ногоо ч гэсэн Бурханы бүтээл ахна. Энэ бүхнийг Бурхан харцгаад юу гэж хэлсэн байна? Сайн болсон байна гэж хэлсэн. За ингээд дараагийн өдөр нь яасан гэхээр дэлхийг гэрэлтүүлэхийн тулд нэг хоёр гэрэлтүүлэгчийг бүтээсэн. За нэгийг нь нар, нэгийг нь сар гэсэн ба. Нэг нь өдөрт нь гэрэлтүүлж байна, нөгөөх нь шөнөд нь гэрэлтүүлж байна. За бид нар бол сар өөрөө гэрэлгүй гэдгийг бид тийм ээ. Сар өөрөөсөө гэрэлтдэггүй гэдгийг бид нар мэдж байгаа өнөөдөр. Харин сар бол нарны гэрлийг ойлгож бидэнд бас тодорхой хэмжээгээр шөнд гэрэл өгч яадаг болохыг бид нар мэддэг болсон ба. Бурхан үнийг хараад сайн болсон байна л гэж хэлсэн. Тэгээ сайхан нөгөө хүмүүс сарыг торч идэрсэн шүү дээ тийм ээ. Яг саран дээр буугаагүй ч гэсэн сарыг тойрохдоо зөндөө олон ийм нөгөө саран дээр солироос нөгөө сансар өгтөргуугаар ингээл яваал дэлхийг чиглэж ирж байсан зөндөө олон ийм солир сарыг мөргөж унсан байгаа. Нэгсэндээ тэндээс нь үүдээд юу гэсэн сар энэ олон жилийн туршид дэлхийг ингэж хамгаалж өөрийгөө золиослж байсан байна гэж ингэж тийм жишг яриа гаргасан байх жишээ нь. Тэгээд юм болгоны Бурхан бүгдийг бодож байгаад бүтээж байсан байна гэдэг хэлж байгаа. Тийм учраас Бурхан юу гэж хэлээд байна вэ гэхээр энэ сайн болсон байна гэж хэлж байгаа. 5 дахь өдөр нь усны амьтдыг ба усанд ингээд шумбагч амьтдыг болон загас жарахаа бусад өөр зүйлсүүд. Тэгээд мөн тэнгэрээр нисэх жигүүртэн шувуудыг бүтээжээ гэж. За энийг Бурхан хараад юу гэж бодсон байна вэ? Сайн болсон байна. За ингээд тавхан ингээд бодоорой. Энэ дэлхий дээр өнөөдөр бидний алив юмыг харж хэмждэг тэр хэмжүүр
хамгийн түрүүнд бүтээгдсэнийг ч юм уу, хамгийн ахмад настайг ч юм уу, хамгийн түрүүлээд бий болсон зүйлийг бид нар анхдагч гэдэг утгаар дандаа сайн гэж боддог. Харин Бурхан энэ бүтээлийн үйл явцыг ингэж анханаас нь бүтээхдээ за тэнгэр газрыг бүтээсэн байна, гэрэл харанхуйг салгасан, одоо ус хуурай газрыг бас салгаж ялгасан байна. Одоо хуурай газар нь болохоор өвс ногоо, үрт ургамлын модуудыг ингээ бүтээсэн байна. Нар сарыг ингээ гэрэлтүүлэлтгчээр бүтээсэн байх гэдэг. Ингээд усны одоо амьтдыг болон жигүүртэн шувуудыг бүтээсэн байх гэдэг. 6 дахь өдөр нь эхлээд газрын амьтдыг бүтээсэн байгаа. Газрын амьтдыг бүтээсэн гэж. За ингээд дуусчаад хамгийн сүүлд нь хүнийг бүтээсэн байхгүй. Тэгэхээр ингээд дараалалаар нь харах юм бол хүн бол ер нь хамгийн үн цэнэгүй тооцогдож болохоор байхгүй өнөөдөр. Хамгийн үн цэнэгүүд нь тооцогдож. Хамгийн сүүлд нэг одоо бодож байгаа энд нэг дутаад ингээд бүтээгдсэн юм шиг. Гэтэл Бурханы хэлсэн үг байгаа. Энэ бүх бүтээгдсэн одоо бүтээлүүдийг захируулахаар би өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээнэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бусад өөр бүтээлүүд дээр Бурханы өөрийнх нь одоо тэр төгөөс, сайн чанар, ариун чанар одоо гэрэл гэгээний тусгал ингэж өгөгдсөн байдаг бол бүр зөкстой газраа хин нь ямар одоо өнгө төрхтөө байх нь хүртэл Бурханы мэрэгэн ухааныг санагдуулахаар ингэ хийгдсэн байдаг бол хүн бол Бурханы дүр төрхийг нь одоо өвлөж бүтээгдсэн гэсэн утгатай. Бурханы дүр төрх гэж яг юуны тухай ярьж байгаа. Бурхан яг ямар царайдаг бид нар мэдэхгүй. Харин түүний зан чанарыг бид нар авсан гэж бодож байна. Бас түүнээс бид нар бас сүнсийг хүлээж авсан гэж бид нар бодож болно гэсэн үг. За яг хүнийг бүтээж явах үйл явц газар шорооноос түүнийг одоо биеийг нь бүтээсэн. Гэхдээ амь оруулахдаа ам хамраар нь амин амьсгалыг үлээж оруулснаар хүн амьд биет болжээ гэж байгаа юм тийм. Амьд болжээ гэж. Тэгэхээр Бурхан хүнд амийг өгдөг. Амьтдад ч гэсэн тэр амийг өгдөг. Харин гэхдээ хүн дээр энийг онцолж ярьсан шалтгаан нь юу гэхээр хүнийг амьдруулж байгаа тэр зүйл нь Бурханаас ирсэн тэр амин амьсгал буюу тэр сүнс амьдруулдаг гэдгийг тодорхой хэлсэн гэсэн утгатай. За ингээд одоо өөр бусад зүйлсүүдийг бүтээж Бурхан үнэхээр сайн болжээ гэж хүн дээр хэлээгүй юм шиг зарим хүмүүс бодоод байдаг. Үгүй. Нөгөө Эхлэл номынхоо 1:31 дээр буцаад очих юм бол өөрийнх нь бий болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа гэж хэлсэн байна. За одоо нэг хажууд хүн рүүгээ харж агаад Бурхан үнэхээр гараа гаргаж бүтээсэн тэр түүний дүр төрхөөр бүтээгдсэн нэн сайн бүтээл бол та авах нь шүү дээ гэж хэлчихгүй юу. За би энэ төрлийн нүгэл аягүй хийжээсөө цуглаанд явж эхэлснээс хойш бас хэсэг тэгсэн л ах. Дургуун өргөсөн үнэ хачин эмчин гэл тэгж хэлдэг гэсэн. Одоо дүүнэр мүүнэрийг мангар тэнэг бол тэрөөс ер нь бол за нөгөө тэмдэглэл байдаг бол ингээд үсэх юм бол хичнээн удаа хэлсэн юм бүү мэд. Тэгээ ер нь бид нар чинь нэгээ ингээд нөгөө дор үзэж эхлэх гэдэг чинь хамгийн анх одоо Бурхан хүнийг бүтээсэн цагаас ахуулаад бид нар түүний одоо Бурханы дүр төрхийг шууд нэгдүгээр дормжилж эхэлж байгаа байхгүй юу? Хувь хүний эрхчлөөнд халдаж байгаа гэдгээс бүр уртаар Бурханы дүр төрх рүү бид нар шууд нулимж эхэлж байна гэсэн. Тэгэхээр зэрэг өөрөө татуу байна уу, тэ? Алив нэг зүйл нь юм дутуу одоо 30 тийм хүн байна уу? Нүүр царай нь авахын аргагүй тэ хүн гэж хэлэхэд хизүү тийм царайтай аж төрсөн хүн байж болно тийм ээ. Энэ дэлхийд чинь зөндөө янз янзын төрхтэй хүмүүс байж байгаа штэ. Гэсэн ч гэсэн тэр хүн Бурханы дүр төрхөөг өвлөж бүтээгдсэн нэгнийг бид нар бодох хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр бид нар хин нэг өөрөөсөө дор үзээж ямар нэг байдлаар доромжлох хаваас Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн нэгнийг доромжилж байна гэсэн. Бурханы бүтээлийг муухай гэж хэлж байна гэсэн. Тэгэхээр Бурхан энэ чи бол үнэхээр нэн сайхан байна гэж хэлж нэн сайн болсон байна. Нин чинь одоо төгс болжээ. Зохистой. Миний яг бодсноор болжээ гэж хэлж байгаа үг байхгүй юу? Тэгэхээр Бурхан бодож байгаад хийчихсэн зүйлийг энэ одоо хаашаа ингээд. За одоо та нэг тийм мэдрэмж авч яасан нь. Нэг юм ингээд бүр цагаа зараад нэг юм ингээд босгоод хийгээл нэг юм. За одоо хоол ундч яж олон заяа.
За намайг ер нь хоол хийж чаддаггүй гэж боддог хүн ер нь айгүйх байдаг. Гэтэл яг би жоохон хоол хийх юм бол удаан хийн. Магадгүй шилдэг хүмүүсийг арай гүйцэхгүй магадгүй тэрнээс арай доогуур. За ингээд тэгсэн чинь минийхаар бол би хоолны амт бол тасраад ээжэж болно шүү дээ. Үнэхээр яаш гоё гэл ингээд гэл. Тэгсэн чинь гаднаас ерөөсөө миний хийж байгааг харж байгаагүй хүн орж ирвэл яхаа орж ирэл ингээд ламснаа. Энэ ямар сонин хоол вэ гэл. Манай тэрний ч хоолгой, энэний ч хоолгой, тэр ч одоо нэг Европын тэр одоо тогоочийн ч хоолгой гэд ингээд өөл яхаа. Би амар гомдно үстэй. Тэ? Би гомдоод чи идэхэ болчих. Гар гих бах, тэ? Бурханы одоо нэн сайхан гэснийг бид нар тийм ээ муу гэдэг муухай гэдэг тий үнцэнгүүд тооцоод байх юм бол Бурханы одоо хүсэл төлөвлөгөө буруу гэж үзжээ. Бурхан зохистой юм хийсэнгүү гэж үзжээ. Бурхан зөв юм хийсэнгүү гэж үзжээ тийм ээ. Манай нэг найзын маань анхны хүүхэд нөхгүй юу? Төрхтөө нэг төрхийн нэг жоохон гажигтай төрөхгүй юу? Яасан гэхдээ нөгөө юугүй төрчихгүй. Нөгөө бүхсэн юм битүү төрчихгүй. Бас тийм тохиолдол айгүй зөндөө гард юм байна шүү дээ. Тэгээд тухайн үед одоо бас хөдөөний чимлэгч байсан уу яасан тэгээд жоохон нөгөөдгөн дээр нь сайн арга хэмжээ авч чадахгүй байж байгаа. Хэд хоногийн дараа нөгөө хүүхэд нас орсон ба. Тэгээ хүн болгол ерөөсөө үгүй ингэх байсан бол энэ хүүхэд энэ дэлхийд ирэх хэрэг байсан ч юм уу ч юм уу. Яг тэр бодол хүмүүсийг юу руу аваачиж гин үгхээр бурхан ер нь алдаа гаргачлаа гэж үзээд байгаа байхгүй. Энэ хүүхэд энэ дэлхийд ирээд нэг хэд хоног зовж жагаад тэгээд нас орчлаа гэх. Ингэж үзээд та. Тэгсэн би аав ээжтэй нь уулзаж чадахгүй ингээ нөгөө хол амьдарчсэн болохоор сайн мэдэхгүй багцсан. Дараа нь бүр энд ирцнээ дараа нэг таарлаад манай энэгээр ирсэн тэгээд би асуусан байхгүй. Тэгэхэд ер нь яг юу болсон яасан та ер нь юу гэж боддог байг ингээ асуусан чи эзэн биднэрт тийм ээ одоо эцэг гих байхын жаргалыг хэд хоног ч гэсэн мэдрүүлсэн. Тэгээд бурхан өөрийнхөө одоо хүсэл төлөвлөгөөгөөр илгээс нэгнээ бас авчиж болдог. Тэгээ авахтаа бүр бидний зүрх сэтгэлд амар тайван өгөөд энэ хүүхд чинь одоо бидний өвөрт байгаа шүү гэдгийг бүр ингээ мэдүүлсэн гэдэг байгаа байхгүй юу? Яг гоо ингээд тухайн үед би ингээд за яхаа эднэр ч бас нэг өөрсдөө тайвшруулах юм ярьчлаа да гэж тэгж бодсон юм байна да гэж бодоод өнгөрч болох байсан чи тэдний бүр ингээд нэг амнаас гарч байгаа зүрх сэтгэлдээс ингээд гарч байгаа гэрчлэл нь юг харуулдаг гэвэл бурхны л хүсэл байсан гэж хэлээд байгаа байхгүй. Ерөөсөө энэ дээр нь бурханд гомдоогүй байхгүй ерөөсөө. Тэгээ бүр тэгж ярьдаг. Бид нар хожим бид нар мөнхийн улсад очихороо охинтойгоо уулзна гэж ярьдаг. Тэгэхээр охин нь тэдний хувьд үхээгүй амьд байгаа байхгүй. Тэгэхээр Есүс Христийн энэ дэлхийд байхдаа тэр нөгөө нас барчихсан 12 настай охиныг хараад охин чинь үхээгүй амьд байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн бурхан л энийг хэлж чаддаг. Өөр хэн ч хэлж чадахгүй. Бурхан аль нэг зүйлийн одоо өөрийнх нь гараар бүтээгдсэн өөрийнх нь одоо хайр халамжинд байгаа бүх зүйлийн үн цэнийг эцэс төгсгөлийг нь мэдж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар заримдаа аль нэг одоо асуудалд хандахдаа аль нэг юмд үн цэн нөгөхдөө бурхныг өөрийг нь бодохгүйгээр бид нар нөгөө нүдэндээ харагдаж байгаа зүйлээр л бид нар дүгнчих гээд байдаг. Гэтэл үнэндээ тийм биш. Бурхны гарт түүний цаг хугацаагаар түүний хүслээр түүний төлөвлөгөөгөөр бүх зүйл явж чаддаг. Тэгээд манай тэр найз тэгэж хэлсэн. Тэгээд бид нартай хамт нэг хэдхэн хоног байсан ч гэсэн бидэнд юуг харуулсан бэ гэж байгаа юм. Нөгөө айгу итгэмэргүй юмнууд яриад байгаа юм л да. Гэхдээ тэр үнэн л гэж бодсон. Яагаад гэвэл тийм юм дээр худлаа ярьдаг аав ээж байх хоёр нь бас тий. Тэгээ тэр охин нь ингээд 2 сар хэрэтэ болсон юм уу яасан мэдгүй. Ямар ч гэсэн нэг юм арга хэмжээ авсан ч гэсэн тэр нь яг аль хэдийн биеийг нь модулцсан тий. Нөгөө илэг мэлэг нь модчихсан юм байлаа шүү дээ. Өгтгөн шиг нэ гаргаж чадахгүй болчих төрсөн тий. Тэгээд тэгсэн тэр нэг 2 сар шахуу байх хугацаанд ч үлээ яг нэг хэдхэн хоногийн хугацаанд охин нь инээсэн гэж байгаа. Тий? Яг бүр ингээд нэг хариу үйллүүд ингээд одоо аав ээж өртөө үзүүлээд бүр ингээд зүрх сэтгэл ингээд нөгөө бүр ингээд цуг явцсан гэдэг байгаа байхгүй. Тий? Тэнгэрт отохт нь. Тэгээ энэ болгоныг сонсож байхдаа ямар их үн цэний тухай ярьж байна гэж би бодсон. Ямар их үнцний тухай ярьж байна.
Тэгэхээр зарим хүн зарим хүүхдүүд энэ дэлхийд нэг хитгэн цаг амьдраад ингээд буцдаг болол зарим хүмүүс энд газар тэгэхээр хэдэн 10 жил ингээд амьдрдаг. Гэхдээ хитгэн өдөр ингээд хитгэн цаг амьдраад буцахдаа үнцэнтэйгээр бурханд үнцэнтэй тооцогдоод буцаж байгаа болол энэ бол үнэхээр Библи бидэнд яриад байгаа тэр авралын тухай, тэр үнцэн, тэр мөнхийн найдварын тухай, тэр баяр баясгалын тухай ярьж байгаа. Хэдэн 10 жил ингээд эндтэй одоо арьсаа гуйж унтал амьдэрсэн хэрнээ ямар ч үнц нэггүй амьдралдаа ямар ч үнц нөхгүй амьдрал. Энэ бол үнэхээр харамсалтай гэдэг Библи зөндөө хэлж байгаа. Бурхан бидэнд нэг энэ дэлхийд төрөхөд юу гэж бодсон гэж бодож. Нэн сайхан байна гэж тий. Нэн сайхан байна. Тавхан санаж нүгөө тэр ямар нэг юм дуурайд байна тий. За энэ ч дуурайдах шиг тий. Нэг Шарон гэдэг нэг эмэгтэй пастор байдаг шүү дээ. Манай найз амьд. Шарон хичээн нэг бас гэрчлэл заримдаа жоохон юм жоохон ойлгоход хэцүү талдаа. Гэхдээ би бас яг тэр хүн энэ дээр нэг баримтаа худлаа яриад шаардлагатай гэж бодохгүй л байна л да. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр яагаад ч юм ерөөсөө аавдаа дургу. Ингээд нэг аав нь юу ч хийсэн өөрт нь үн цэнэгүй. Тэгэд нөгөө бүр Христэд итгэгч болцсон хойноож тэр аавыгаа нэг тийм оошоодгүй юм байгаад байсан гэж аахгүй. Тэр нэг өдөр бас чимээгүй цаг хийгээд Библи уншаад залбирч байсан бурхан өөрт нь юу сануулсан гэхээр аав нь өөрийг нь голж исэн тийм мэдрэмж авсан тухай тийм юм санагдсан гэж аахгүй. Тэгээ яг төрөх үед нь аав нь тэгсэн байгаа хгүй. Тэгээ ээж нь тэр баг вахт нь ярьсан юм уу тэр юм мэдгүй. Ямар ч гэсэн нөгөө аав нь хүү төрнөгөө бодож байсан чи охин төрсөн байгаа хгүй. Тэгсэн чи ингээд дүнгэж гараад ирсэн чи охин юм уу айлд өгчих юм уу гэд нөгөө тэгж ярьсан байгаа даахгүй. Тэ айлд ингээд өргүүлчих үү гэж тэгж ярьсан байгаа даахгүй. Тэгээ магадгүй ээж нь тэрийг яриаггүй байсан ч бяцхан хүүхд чинь бас сонсдсон байлээ шүү дээ. Мэдээл цуглуулд юм байлээ шүү дээ тий. Эргэн тойронд болсон юм а заримдаа санж манаад бас заримдаа бас хүүхдүүд ч сонсон юм ярьдаг шүү дээ тий. Баг хахад тэгжсэн мэгжсэн гэл ингээ. Үгүй яаж мэдээд байгаа ингээ гайхмаар юмнууд болд. Тэгсэн би яг тэндээс юуг бодсон гэхээр эцэг их өөрийнхөө бас үр хүүхдтэй үнц нь өхгүй байх гэдэг бол ямар тий бас олон жил ингээ ийм гомдол тээсэн тийм амьдралаар амьдрцсан байгаа даахгүй. Тэгээд дараа нь тэр нь юунд нь нөлөөсөн гэхээр өөрийнхөө нөхөртөө боллоо, үр хүүхэдтэй боллоо, гэр бүлийн амьдрал зохиолоо. Тэгсэн ч гэсэн нөхөртөө тийм сайн үнц нөхгүй амьдраад байснаа ойлгосон байхгүй бас. Тэгэхээр энэ бол өөрөөсөө цаашдаа амьдралд нь бас нэг нөлөөлдөг байх гэдэг шүү дээ, тийм ээ. Би энэ одоо ингээд бүр амар гүнзгий шинжлэх ухаан ярихгүй зүгээр юуны тухай яриад байгаа гэхээр ерөөсөө Бурхан биднийг нэн сайн болсон. Би энэ хүнийг энэ дэлхийд энэ тэдэн он төрүүлээд тэдэн жил амьдруулад авах нь миний төлөвлөгөө. Энэ бол зохистой гэж харсан юмыг хизээж голж одоо байрж ингэж тэ засаж залруулах шаардлага ерөөсөй байхгүй л гэдгийг хэлэх гээд байна. Бурхан энийг тогтцсон байгаа байхгүй. Та бидний амьдралд Бурхан хүлэг бүрийн амьдрал үнцэн өгөөд энийг бүр ингэж төлөвлөж ирээл тавьчихсан байгаа. Энэ бол аюулгүй чухал. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө тухай бодох бодлоос ахгуулаад бусдын тухай бас харж ханддаг хандлагаач гэсэн бид нар ойлгох хэрэгтэй бол бодолцох хэрэгтэй болно. Хин нэг бид нар өөрөөсөө дээр гэж үзээрэй гэж Библи зөвлөсөн байгаа шүү дээ, тийм ээ. Өөрөөсөө нэг жоохон дээр үзээрэй гэж хэлээд байгаа шүү дээ. Бүр ингээд орой дээр гаргаад битээ шүтчээрэй. Ийм юм хэлээгүй. Тэгэх юм бол шүтэн болно шүү. Тэггүй зүгээр нэгээ өөрөөсөө дээр гэж үзээрэй гэж байгаа нь үн цэнтэй шүү гэдгийг захиад байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар хэнийг ч хизээж одоо ямар нэг байдлаар өөрөөсөө доошоо хийж дутуу гучуу гэж өөрөөсөө бодож болохгүй. Бурхан тэгж хардаггүй байгаа байхгүй юу? Өнгөрсөн 7 хоног тэрний уртлын 7 хоногт ингээл янз бүр ингээд бас хүмүүстэй бас уулзаад явж хахад нэг одоо Христос сургуульд явд юм а бакалавр ангид явдаг нэг залуу. Одоо хаанаас ирсэн бол Бангладеш юм уу нэг тэр хавцааны. Ерөөхдөө муслим нөхөр байхгүй. Тэгээ Христос сургуульд виза хадгалаа суугаад байгаа юм байхгүй. Тэгээ надаас асууж байгаа. Бурхан хэр сайн байл гэж. Үнэхээр сайн л гэсэн.
Тэгээ одоо зарим сайн хүмүүс нь ингээл айгүй богино наслаад өгчээл те муу хүмүүс нь амьд яваад байна штэ. Тэгэхээр би асуусан чи хэнийг муу гэж хараа хэнийг яг өхүүлмээр байгаа гэсэн бохоггүй. Тэгээд нөө чи энийгэл гээгүй зүгээр тэгж би бодол төрөөд гэ. Тэгэхээр би тэгсэн. Чи намайг сайн хүн гэж бодож байна гэсэн. Та одоо ингээд бурханд үйлчлдэг сайн л хүн бах. Чи миний хийж байгаа юмар намайг сайн гэж бодож болох. Би ч гэсэн муу хүн шүү. Тэ? Би өөрийгөө мэднэ. Чи ч гэсэн бас адилхан нүгэлтэй хүн баг. Чи өөрийгөө мэднэ. Энэ дэлхийд байгаа бүх хүн муу гэдгийг чи мэдхүү. Тийм учраас бидэнд туслах гад Есүсийг ирүүлчихэд байгаа юм шүү гэд би тэгсэн. Бурхан таныг энд харцгаад үнэхээр нэн сайн л гэж хэлсэн биз дээ. Нэн сайн. Заяа учирглаа. Тэ? Чи бол үнэхээр нэн сайн байхгүй юу? Тэ? Тэгээд бидэнд бурхан үнцэн өгчөөд тахад бид нар заримдаа өөрсдийгөө ингээд би бол наан цаана одоо тэ би бол чадахгүй гэх ийм юм болох ийм байдал бид нар зөндөө гаргадаг. Бурхан бол сайн учраас бүтээл нь сайн байсан юм анханаас. Гэрэл, газар, ургамал, амьтад, хүн гэл тэ одоо бүх бүтээлүүд бурханы анханасаа хүснээр л бүтээгдсэн байсан. Анханасаа хүснээр нь л бүтээгдсэн ба. Нүгэл, үхэл, сүрэл хараахан байгаагүй тэр үед. Заримдаа ингээд бид нар ингээд хоёр гар завгүй болчихгүй нэг тийм бодол төрж ирсэн нөө. Дахиад нэг гар байсан бол гэ тэ. Тэгж бодож ирсэн үе байна. Тэгсэн чинь нэг сармагчин чинь лагзын үн шүү дээ. Нэг сармагчинтай нэг нөхөр юм булаацалтаад тэгээ нэг хоёр гараараа ингээд нэг дэдлийн хоёр гараараа барьсан байсан юм ингээд зулгаагаад тэгээд нөгөө чи сугандаа ингэж яснаа өөр юм авах гэсэн чинь нөгөө хөлн ингэснэ авцсан байсан. Тэгээ тэр чинь дөрвөн гартай юм шиг нөхөр байгаа байхгүй тий. Тэгээд бид нар тэрнээс дутуу харагдаад байж болно. Гэхдээ бурхан бүгдийг бодож байгаад бүтээсэн баг шүү дээ. Тэ? Бүгд нэн сайн бүтээгдсэн байгаа байхгүй. За өөрийнхөө намхамд ер нь комплекстэй хүн байна уу? Би байна уу? Байна. Тэ? Өндөр хүн дандаа хатархаж байгаа. Өндөр хүн дандаа хатархаж. Тэгээд хүнтэй би өөрөө ч мэдэхгүй ингээд хүнтэй танилцчаа чиний өндөр өр нь хийдвүг асуусан зогсоод байгаа байхгүй. Жохон өндөр харагдаад байвал. Өчигдөр хүртэл нөгөө хиний Николийн дүүгийн агарын өндрийг нь асууцсан нөгөөт чинь би барыг 180 бахаа гэсэн зогсчихсэн. Бурхан ман гэрлэгч хүнийг яг л бодож байгаа л бүтээсэн. Тэ? За одоо тэгэл одоо эд үедээ 166 явж жоохон майжин гэдгийг тооцсон байгаа тий. Тэгээ яг одоо энэ дэлхийг орхих үедээ 150 болдог ч юм уу те. Тэрийг бурхан бүгдийг бодцол байгаа гэсэн. Бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн гэж номлогчийн үгс номын 3:11 дээр бүтээсэн бичсэн байгаа. Яасан гинэ? Бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн байгаа даа гэсэн. Амен. Өнгөрсөн зуунд ч нэг өндөр хүмүүс байгаагүй юм байлээ шүү дээ. Тийм ээ? Гэтэл одоо цагт ч айгүй өндөр хүмүүс амьдраад байгаа юм л ч юу нь болол. Тэгэхээр энэний одоо энэ жинзиг бол зарим хүмүүс ярьж жинзийн үеийнх нэг урт наслахгүй гэж ярьж байгаа шиг байна. Мэдгүй тийм ээ? Мэдгүй. Одоо богинохон наслах байлаа гэж бодсон. Тэрний дараагүй урт наслч болно. Бурхан бүгдийг тухайн цагт нь бодож байгаад л хийсэн байгаа даа. Манай одоо тэр 23 онд ургийн баяр дээр ах дүүнийхээ дунд гарч ирээд хамгийн ахмад нь ахгүй. Тэгээд юу гэж хэлж байгаа гэхээр ер нь бол манайх их богинохон насалж яасан. Тэгээд дээдл нь ер нь 50 хүрээгүй гэсэн баг. Тэгээ би одоо энэ жил 75 хүрж гин. Тэгээд олон юм үзлээ, олон юм тууллаа. Тэгээ өндөр насыг наслаа гэж ингэж хэлж байсан. Тэгээ би тухайн үед ингээ 75 бол хангалттай биш гээл те. Одоо өгшөөч удаан амьдрах байх гэж бодсон. Тэгээд манай аав бол хэд хоногийн дараа өвд болсон байгаа. Тэгэхээр би тэр үг бол надад энд яваад байгаа байхгүй юу. Хүн бурхнаас өгсөн энэ амьдралын өдрүүдэд бид нар талархалтай хандах ёстой гэдгийг номлогчийн үгс номдэр хэлсэн байна. Идэж байгаа талхандаа хангалттайгаар, өмсөж байгаа хувцсандаа хангалуун бай. Тэ? Амьдралын өдрүүдээ бас сэтгэл хангалуун хүлээж авч баяртайгаар байгаарай гэж ингэж хэлсэн. Шалтгаан нь юу юм бэ? Шалтгаан нь юу юм бэ? Тийм ээ. Бид нар зарим хүмүүсээс илүү урт насалж байгаа шүү дээ, тийм ээ.
зарим хүмүүсээс ч илүү олон зүйлийг бид нар энэ дэлхий дээр туулж үзэж явж байгаа. Зарим хүмүүсийн Христэд итгэх ямар ч боломж байхгүйгээр энэ дэлхийг орхисон болоод бид нар үнэхээр өнөөдөр бас Христийн үннийг сонсоод түүнийг хүүхэд гэж нэрлэгдээд үүндээ баярлаж хөөрж амьдрах юм он жилүүдийг өнгөрөөж байгаадаа бид нар баяртай байх ёстой шүү. Муу эсвэл эмх замбраагүй зүйлс нь Бурхны анханасаа хүссэн зүйл ерөөсөй байгаагүй шүү. Хизээж байгаагүй. Яаков номын 1:17 дээр юу гэсэн гэхээр альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн дээрээс буюу гэрлийн эцгээс бууж ирдэг гэсэн баг. Тэ? Дээрээс буюу гэрлийн эцгээс альва сайн сойрхол одоо ивэл бэлэг одоо юу ч гэдэг нь тэ. Тэгээд төгс бэлгэн дээрээс ирсэн маа гэж хэлсэн баг. Тэгээд түүнд өөрчлөгдөх сүудэрч ерөөсөй байхгүй маа гэж хэлсэн. Тэгвэл Бурхны анханасаа хүсэж төлөвлөсөн зүйл одоо ч гэсэн өөрчлөгдөв. Тийм учраас тэр бидний араас яг ингэж харгууцалтад яваад байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч одоо нөгөө үр хүүхдтэй болцоод нөгөө хүүхдээ манай Келли одгүй хоёр те нэлээд хойно хүүхдтэй болсон те нөгөө охин нэг юм жоохон охинтой болсон. Тэгээд охиноо одоо ч гэсэн тэр сайн сайхан яваасаа л гэж хүснэ үсттэй. Тэ? Тэгэл хөө тэр чинь яаж энэ чинь яаж гэл ингээл тийхэд ахалт. Тэнгүүч хамгийн гол юм нь ерөөсөө тэр Бурхан бидэнд анханаас нь сайн сайхан амьдралыг төлөвлөөд хүссэн өгчихсөн. Тэгээд тэр одоо ч гэсэн бидрийг тэр анханасаа бидэнд хүсчихсэн тэр мөнхийн амьдралыг тэр сайн сайхан бидний амьдралд үнэхээр байгаасаа гэж тэргээр хүсдэг учраас бидний араас ингээд бүр чаргууцалтад яваад байгаа байхгүй. Түүнээс бид нар ингээд сайн сайхнаараа дагуулад байгаа юм байхгүй. Нөгөө нэг хошин шиг дээр гардаг шигтэй ундраа араас тагаад явдаг шиг. Бурхан араас тагаад яваа. Би айгу сайн юм хийж байгаа шүү. Намайг ивэгээрээ гэдээ яваад байгаа юм биш байхгүй юусэн. Бүтээлүүд нь Бурханы алдрыг илэрхийлж байдаг талаар би өнөөдөр бас 2 дугаарт нь ярих гэж байна. За тэр сайн гэж хэлэхдээ нэн сайн гэж хэлсэн нь өөрийн мэрэгэн ухаан, хүч чадал, ариун чанарын тусгалыг энд тусгасан учраас тэр өөрөө хэлсэн гэсэн үг. Тэр өөрийнх нь яг хүснээр санснаар болсон. Дээрээс нь тэр бүтээл нь бас өөрийг нь санагдуулж байгаа учраас сайхан болсон байна гэж хэлж байгаа байхгүй. Тэр нэг канон дээр тэгдэг штэ. Нөгөө хүүтэйгээ биш нэг ерөнхийлөгчтэй кино байхгүй. Нэг нөхөр ерөнхийлөгч ингээ нууцаар гадагшаа гарахын тулд өөртөө адилхан нэг нөхрийг аваад ирдэг штэ. Тэгчээд ингээд нөгөө өөртөө яг адилхан юм царайтай залуу. Тэгсэн чинь ингээд өөрөө ингээд тойрч ингээд харж би ч бас сайхан юм а гэж авдаг байхгүй. Тэгэж өөрөөрөө бахархдаг. Тэгээд одоо бас ингээд тав хүний хүүхдүүд ч юм бас тантай айгу адилхан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ өнөөдөр хүртэл нэг тийм яриа болж исэн. Манай нөгөө багыг надтай адилхан гэдэг. Бид нар ч нөгөө цуг байсаар агаад ерөөхдөө нэг юугаа жоохон өөр байгаад байгаа шүү дээ. Нэг өөр харагдаад байгаа байхгүй. Тэгсэн чинь өчтөр нөгөө Мишкагийн юун дээр төгсөлтийн юм дээр яваад очсон чинь тэр хүн болгож энэ чамтаас ямар адилхан юм. Энэ аавтайгаас адилхан хөвгтэй л гэдэг ингээд ах. Тэгээ надтай үнэхээр л адилхан харагдаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр Бурхан тэ би бас хүүхдээ харахтаа юу гэж бодоо яг тэр хэсгийг орхих гэж байна. Хүүхдээ харахтаа би ч бас сайхан юмтай байсан гэж харж байгаа шүү дээ. Тэр бид нар үнэхээр бас Бурхан биднийг харахтаа биднээс ингээд бусдад хандаж байгаа өгж байгаа хайр бусдад үзүүлж байгаа уучлал, инрэл, тэр сайхан сэтгэл, халамж тэднийг нь харахтаа Бурхан өөрийгөө хардаг гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө зан чанарыг хардаг. Тийм учраас Бурхан энэ баярлдаг. Яг энийг биднээс хардаг гэсэн үг. Дуулал номын 19:1 дээр нэг юм ишлэл байдаг. За жоохон дээхэн үеийн нэг юм шүлэгчилсэн орчуулгыг би тагванд юу яа заяа. Энэнийг уншсныхаа дараа хэлж өгье. Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуу нь гарынхан бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнд мэдлэгийг илчилмөө гэсэн. За жоохон дээхэн үед нэг орчуулсан орчуулга бас. Хязгааргүй уудам хөх тэнгэр бүтээсэн эзнийхаа сүр жавхланг гайхуулахтаа гэрэлт өдрөөр хүч чадлыг нь тунхлаж одод шөнөөр оюун ухааныг багтуулах юм аа гэсэн баг. Тэгэхээр бид нар чинь шөнө юу хардаг? Гарын ертөнцийг бид нар харж штт те. Ододыг харж байгаа.
Энэ бүгдийн тогтолцоо нь яаж тогтоод байна? Тэ? Энэ газар дэлхий дээр хүмүүс өдр чи чаашаа би ийшээ гэдэг ингээд бүр уучраа олохгүй байж чадал энэ бүхэн ингээд тогтчихэдэг тэ. Нөгөө сар мараар бодоод үз. Өдөр гэрэлтээд бид нар юу хардггүй. Бурхны хүч чадлаар цогцолсон бүтээлийг бид нар харж байгаа. Тэгэхээр зөвхөн тэнгэрээр аваад үзэхэд л тийм ээ. Бурхан өөрийнхөө хүч чадлыг харуулж байна. Өөрийн мэрэгэн ухааныг үгээр харуулж яадаг. Тэгвэл бүх бүтээлд нь Бурхны одоо нөгөө гарын ур шингэсэн ба. Тэгээ хүнд бол ялангуяа түүний дүр төрх шингэсэн байна гэсэн. Тийм учраас хүмүүс бид нар өөрсдөө бурханчлах амар дуртай. Гэтэл уг чанартаа бурхан хүмүүс нэгнийхээ амьдралаас нэгийг харахтаа нэгэндээ харилцаж ингээ амьдарч байхдаа нэгэндээ бурханыг санагдуулж байхын төлөө бурхан энийг бичсэн байгаа хийсэн байгаа байхгүй ингэж бүтээсэн байгаа. Манай найз нэг бүр хол аянд явсан байхгүй. Аялалд тэгээд хаашаач явсан. Тэгээд нэг төр аяллаа групп нийтээр ингээл бүүнөрөө янз янзын юм үзэж явсан юм баг. Тэгэл ууж идэл наргиц ингээл сүулдэ нөгөөдөл чи машин жишээ суугаал хээр хоноол эвдрээл ингээл тэгэл нөгөө тент чинь бас хоол хүнсний жоохон дутагдлалд орно үсттэй. Жинхэнэ асуудалд орохгүй. Тэгээ ингээд нөгөө яг тент чи хүний нэг зан чанар гарна үстэй. Нэгнээсээ ус харамлал нөгөө хоол хүнсээ ч гэсэн бас ингээд нууцсан зарим нь те. Чиний энэ цүнхнээс чи хям нүртэй байна да гэдэг үлсцэн нөхөр тэгсэн гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чи үгүй гэдсэн чи бүр ингээд годгор хям ингээд ороогоо хийчихсэн гэж байгаа байхгүй те. Тэр нэг үлссэн үн чинь нөгөө үнэрт нь үстэй. Тэгээ нэг бөө адал явталтаа нэлээд удаа явж байгаад тэгээ босож ирсэн байгаа байхгүй. Тэгсэн хүмүүс ерөнхийдөө зөв ихтэй гарахтаа жоохон ингээд нэг өөр ингэсэн жоохон зантай байсан юм байна л да. Чи чаашаа суу би энэ цоо чи тэгээд ингээд гал ерөөсө муудалцаад нэг жоохон хамтдаа зовлон үзээд нэг жоохон юм бэрхшээл туулаад ингээд яасан чи нэгдсэн байна л да. Тэгээ бүр ингээд нөгөө өөрсөндөө байгаа нэг жижиг чихрээ хүртэл ингээд хувааж идэхтэйгээ болоод ингээд орж ирсэн. Тэгээ хотод ирснийхаа дараа бүгдээр ингээд дараа нь цогтаа уулзаад нэгнийдээ цуглаад уулзаад паянга яраад инээлдээд ингээд яжсанаа нэгэн тэгсэн гинэ би одоо христч хүн байж бурхандаа ч бас олигтой залбирсангүй гэсэн чинь би бас итгэдэг бүгдээрээ итгэгчнэрээс тарсан гэж байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ итсэн гэж байгаа байхгүй. Яасаа гэтэр бид нар ерөөсөө юм христчин буюу бурханлаг дүр төрх нэгэн дээрээс харуулаагүй юм ба штэ. Тэгэхээр бурхан биднийг бүр ингээд зориуд ийм юмар оруулаад тэгээ өөрөө ирэхгүй нэгээ ингээд бодоход нэгэндээ туслахад халамжлахад ингээд хүргэсэн байж та. Тэгээд тэрнийхээ тухайд ярьж байгаа байхгүй итсэн гэж байгаа байхгүй те. Тэгэхээр бид нар бүр нууж өрөөсө болохгүй нэг юм нь юу гэхээр бурханы дүр төрх байдаг. Нууж өрөөсө болохгүй юм. 3 дугаарт нь дэлхийд нүгэл орхоос өмнө нэн сайн байсан ертөнцид үхэл хараал эвдрэл өрөөсө байгаагүй. Харин нүглийн дараа бүтээл нь дороотсон. Ром номын 8 дугаар бүлгийн 20-оос 22-ыг харах юм бол учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бос харин өөрийг нь захирсан түүний улмаас хоосон захирагдсан боловч найдвар дор бүтээл өөрөө ч ялзарлын боолчлоос чөлөөлөгдөж бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм аа. Өнөө хүртэл бүх бүтээл нь хамтдаа яолон хамтдаа төрөх зовлон гэдэлтгийг бид мэднэ гэсэн. Өвчин, үхэл, зовлон болоод бурхны бүтээлийн ажлын зорилго байгаагүй маа. Анх. Нүгэл орж ирснээрээ бүтээл эвдэрсэн, гэмтсэн. Тэгээ өвчтөө болсон. Тэгээ Библийн Ромчуудад бичсэн загтал дээр нэг хүнээр ертөнцид нүгэл нь үхлээр орж ирсэн байхад бүгд нүгэл үлдснээрээ үхэл нь бүх хүнд ирсэн юм а гэж хэлсэн. Тэгэхээр эндээс бид нар харахад бурхан биднийг нэн сайн бүтээсэн боловч хүмүүс бид нар өөрсдөө нэг бурханчлах тэр байдлаасаа болоод бид нар хоосон зүйлд өөрсдийнхөө амьдралыг захируулсан байхгүй. Тийм болохоор Иохны 17 дугаар бүлэг дээр Есүс ингэж хэлсэн маа. Энэ дэлхийн юмс нь өнгөрч одно.
Нэгсэндээ хоосон зүйлс гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ертөнцийг хайрладаг, энэ ертөнцид дурладаг, энэ ертөнцийн юмсын араас ингэж мөрдөж мөшигдөг нэг нь тэдэнтэй хамт ингэж адилхан өнгөрөн одноо. Энэ бол хоосон зүйл шүү гэж хэлж байна гэсэн үг байхгүй. Тийм хоосон юмны араас битгий хөөцөлдөрөө гэж хэлж байгаа. Тэгэхээр Паул энэ Ромчуудад хандаж юу гэж хэлсэн гэхээр Бурхан бүгдийг анханасаа сайн бүтээсэн боловч хүмүүс өөрөө нөгөө Бурханд атаархснаа өөрөө өөрсдийгөө Бурхан болгохыг хүссэндээ хоосон зүйлд өөрсдийгөө өгсөн гэж байгаа юм. Өөрсдийнхөө амьдралыг өгсөн. Тэгвэл энэ хоосон захируулсан байсан энэ амьдралыг Бурхан өөрчлөхийн тулд жихэн захирагчийг илгээсэн. Тэр нь Есүс Христ. Есүс ирснээр түүнийг бид нар яагаад нөгөө нэг те одоо Есүсийн сайн мэдээд бид нар итгэсэн даруйда сайн мэдээг сонссныхаа дараа бид нар хүлээж авж байгаа юм залбирал хийдэг шүү дээ. Гэхдээ яагаад ингэж хэлдэг вэ? Одоо та миний эзэн болооч. Би таныг дагая гэж яагаад зөвшөөрдөг вэ гэхээр яг энэ нөгөө нэг эвдэрсэн байгаа чиглэл нь буруу болцсон. Өөрөө нөө буруу явж байгаагаа мэдгүй, буруу удирдлагатай ийм одоо жолооны хүрдэн дээр суудсан. Тэгээ нөгөөдгөө захирж байгаа ааж юм байхгүй, хөтлөөд байгаа ааж юм байхгүй. Нэг л их хурдтай явсан хүмүүс байгаа байхгүй. Харин Есүс бид нар амьдралаа өгснөөрөө жолооны хүрдэн дээр Есүс ирж байгаамаа. Зүв рүү залж байгаамаа. Хоосон биш яг нэг бодтой зүйл рүү биднийг ингэж дагуулж байгаамаа гэдгийг Библи хэлж байгаа гэсэн үг байна. Тиймээс сайн болсон гэж хэлснээр Бурхны анхны хүсэл ямар байсныг үргэлж бидэнд сануулж байгаамаа. Одоо бидэнд нүүрэлдэг өвчин зовлон, үхэл хагцал, дороотол бол яавч Бурхны хүсэл байгаагүй маа. Дөрөвдүгээрт нь хүн бол Бурхны сайн бүтээл гэдгийг бид нар үргэлж бодох ёстой. Бурхан таныг гараа гаргаж бүтээсэн шүү. Хүн болгоо өөрөө өөрсдийнхөө нэг жоохон ёётой хэсгийг мэддэг те. Та мэдгүй юу? Зөвшөөрөхгүй нэг. Тэр нэг хүн хүнээс нэг гаж нэг хүнд нэг юм байдаг штэ нэг цаанаа нуугаатай тэрийг за манай ихнэр ч мэдхгүй тийм надаас байгаа шүү. Ёё моётой юм байгаа шүү зэ. Гэхдээ Бурхан энийг аягүй сайн мэдчихэдэг. Тэгээд хэдийгээр ингээ тэрүүгээр би өөрийгөө голдог байж болно тийм ээ. Өөрийгөө би үн цэнгүй ингээ болгоо боддог байж болно. Гэхдээ Бурхан биднийг үн цэнтэй гэж хардаг шалтгаан нь тэр биднийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн явдлахгүй. Амен. Нөгөө Тэнгэр элчин нарын тухай ингээ Библиэлд зөндөө гардаг штэ. Одоо Бурханд үйлчлдэг тэр ариун тийм цэвэр бүтээлүүдийн тухай гардаг. Тэгээд айгүй сонирхолтой штэ. Бидний бодлоор бол Тэнгэр элчнэр ингээд хамгийн үзэгсэлэнтэй авах хэрэгтэй тийм ээ. Хамгийн үзэгсэлэнтэй гой төрхтэй бид нар яг хэмжснээр ингээд айгүй гой задлаа тийм ингээд одоо 7 foot tall тэгээд айгүй гой далавчтай цагаан өмсгөлтэй бүр ингээд хүн хүнд байхгүй гой болчин ширмэстэй ийм л галбирал бид нар хүсэж байгаа. Гэтэл Библиэлд чинь яг нөгөө бас Тэнгэр элчнэрийн дотор ч яг сонин бүтээлүүд бас байгаа шүү. Амар олон нүдтэй бас бүтээлийн тухай яриад байгаа шүү дээ. Далавч малавчин дээр хүртэл нүд явж байгаа байхгүй тий. Ингээд төсөөлөөр тэр чинь бүр ингээд жоохон аимшиг юм шиг юм болчихно. Бүр айгүй сонирхолтой юм байгаа. Гэхдээ ингээд бодоод үзэхээр зүгээр л Бурхан өөрийнхөө хүслээр л гэсэн өөрийнхөө дураар л ахгүй тий. Би нэг ингээд бүтээнэ л гэсэн бол тэгэл бүтээсэн. Тэгээд бид нар Бурхан тэдэнд шингээсэн тэр Бурханы дүр төрхийг харуулж байгаа хэрэгтэй. Тэр үүргийг л биелүүлж явах хэрэгтэй байхгүй юусэн. Тэгээ бүр тэр хачин дүрстэйнүүд нь бүр Бурханд ойрхон байгаад гэх шиг байгаа байхгүй юу те. Таглын ширээ мөрөнийх нь ойрхон тугаад байгаа байхгүй. Синтеттэй нь ойрхон тугаад байгаа байхгүй. Тэгэхээр энд ерөөсөө гой бидний нүдээр хардаг нөгөө гой сайхан гэдэг зүйл энэ дэлхийд дээр номер 1 биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Харин Бурханыг хүсэж төлөвлөсөн тэр Бурханы хүсэл гэдэг чинь номер 1 гэдэг шалтгаан нь ийм учиртай. Тэгэхээр бид нар Бурханы хүсэлд үн цэнэ өгөх гэдэг бол маш чухал байгаа юм гэсэн. Амен. За одоо ингээд эх 7 хоногт бид нар ч одоо 5 дахь өдрөөс гэр бүлийн семинар кемп хийж байна. Гэр бүлээ босгон байгуулцгаая тий. За ингээд одоо гэр бүл чинь ингээд нэг хамтдаа олон жил амьдраад эхлэхдээ бас заримдаа нэгнийхээ юмыг үнэхээр хүлээж авч чадахгүй тийм нэг тулаасанд очихгүй ирнэ дээ. Энэ юусе ингээд дээдэж шүү дээ нэг юм ирнэ дээ. Тэгээ яавч нөхөр нь ч юм уу яавч ихнэр нэг тийм ариун хүн биш ээ.
Тэ ерөөсөө тэ бүр ингээд өөрийнх нь мэддэг бүх хүмүүсийн дундаас хамгийн нүгэлтэй хүн хэн бэ? Гэрүүлийн хүн багхгүй. Хамгийн нүгэлтэй хүн. Яг тэгвэл олон жил маш ойрхоноос ингээ харилцуучаас нэг нэгнийхээ сайн мууг айгуу сайн мэдчих. Гэсэн ч бид нар хизээш нэгнийхээ үн цэнийг өөрийнхөө бодлоор таны амссан тэр одоо нөгөө амьдралын тэр туршлагаар тэ Бурхан тэр хүнд өгсөн үн цэнийг бид нар үнгүүдүүлж ерөөсө болохгүй гэдгийг Библи бидэнд хэлдэг байна. Энэ бол таныг хамгийн том нүгэлтэн болгож байгаа. Тэгэхээр та өөрийгөө бити хоош бас ингээд зүгээр шавар шороод ерөөсө бити гутах. Яг бүр ясам дээр тэр байхгүй юу? Хэрэв Бурхан таныг яалж авахгүй хин нэгний төлөө та амиа өгөх хэрэгтэй болвол энэ нь Бурханы алдрын төлөө, Бурханы хүсэл байгаа. Үнэхээр та хин нэгнийг хамгаалахын төлөө амиа өгж байгаа бол энэ өөр хэрэг. Гэтэл та хин нэгний төлөө өөрийгөө хит юмд золих, гаргуунд гаргах гэдэг бол бас нүгэл гэдгийг ойлгоорой. Бид нар өөрөө өөрсдөө муу мухагаас татаж авах хэрэгтэй. Яг гэвэл Бурхан танд өгсөн тэр үн цэнийг нэг сувдыг өөрийнхөө совдыг юу лээ? Гахаанд бити ингэж хайж өгөрөө гэсэн. Гахаа тэрийг үнэтэй байна уу, үнэгүй байна уу хамаагүй зүгээр зайлгчих байхгүй юу? Гахаа идж байгаа юм ерөөсө хардггүй шүү дээ. Тэг үндэрлэгчгүй тэр чинь. Зүгээр идчмээр л юм байвал шууд хийгээд. Яг л хотод нь хүнд оргиж ижил тэр чинь юм идсэн болоод байгаа байхгүй юу? Тэг тийм болохоор тэр нь халуун уу, хүүд нь хамаагүй те нөгөө гахаан чавчаад халуун төмсөгөө далчдаг гэдэг шиг те. Яг ийм баггүй. Тэгэхээр Библиэлд энэ тухай бүр ингээд зүүрлсэн ба. Өөрийнхөө сувдыг энэ чинь ерөөсө үнэлдэггүй хин нэгний юм бити хаяараа л гэсэн санаа баггүй. Халив нэг үн цэнгүй зүйл бити зараараа гэж хэлж байгаа. Сувд үн цэнтэй. Яагаад үн цэнтэй байдаг лээ? Тим чанартай байд юм уу? Гэрүүл мэндэд сайн уу? Юу гэж бодож байна? Олж авах гэж дүү хэцүү штэй тэр ч те. Бүр ингээд талаан гүнд байдаг. Айгуу хэцүү. Тэгээд анханаас сувд чинь тийм гоё харагддаг ч юм байлээ шүү дээ. Тэр нь бол гаргаж ирээд тэр чинь бас хөөхөн өнгөлөх хэрэгтэй бол. Бас хөөхөн боловсруулд юм лээ тэр чинь. Тэгэхгүй бол ингээд шууд ингээд яасан чинь нэг юм сонин ихэнх сувд ер нэг сонин өнгөтэй байгаад идэм лээ шүү дээ. Юу ярих гэдэг юм хөхтэй. Ерөөсөө энийг юутай ярьж байгаа үн цэний тухай ярьж. Тэгэхээр тэр сувднаас ч илүү үн цэнтэйгээр та бидний амьдралыг Бурхан үнэлсэн байгаа. Энэ үн цэн одоо ч гэсэн бас та үнийг одоо ч гэсэн үн цэнтэй гэж харж гэнэ үгүй юу гэдэг бол үүнийхээр чухал шүү. Таны хийж байгаа ажил, олж байгаа орлого, тэгээ замнаж байгаа замнал, хөрсөн хүрээгүй мөрөөдөл те олсон олоогүй амжилтаас шалтгаалж энэ үн цэн буурах ёсгүй байхгүй. Та үн цэнтэй хിവэрэ. Үн цэнтэй байлаа гэд би одоо за тэр нөгөө ганцорог ахыг бодвол миний үн цэн арай ихэгээ бодоод эхлэх юм бол энэ буруу бол явчих байхгүй ерөөсөө. Тэгэхээр бид нар энийг үнэхээр бас сайн ойлгоод би чинь Бурхандаа үн цэнтэй шүү дээ. Бурхан намайг үнэхээр л өөрийн хамаг сайнаараа төлөвлөснөөрөө зохистойгоор бүтээсэн гэдэг би хүлээж авъя. Миний уруу сэтэрхий байна уу, чиг сэмэрхий байна уу, эргэтэн дутуу байна уу, тахир дутуу байна уу, би бус шиг сэтгэж чаддаггүй байна уу, би удаан уу, би бус шиг авахалчтай биш байж болно. Үгүй, Бурхан бүгдийг бодож байгаад хийсэн байдаг. Бүгдийг нь бодож байгаад өгсөн байгаад байгаа байхгүй юу? Үн цэн. Бурхан таныг үнэлсэн үн цэнийн тухай ярьж байна гэсэн. Яагаад? Нөгөө нэг Эхлэл номын 1:27 дээр. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ гэж хэлсэн байна. Эрэгтэй хүндэж, эмэгтэй хүндэж бас Бурхан үн цэнийг өгсөн. Өөрийн дүр төрхийг шингээсэн гэсэн утгатай байна. Аамен. Тэгэхээр энэ чинь одоо Бурхан хоёр хүүстэй гэсэн үг үү? Дүр төрхөө шингээсэн гэдэг нь. Гэхдээ энэ ерөөсөө нөгөө гадна харагдах хэлбэрийн тухай ерөөсөө яриагүй.
Энэ түүний нөгөө зан чанар, мөн чанар бидэнд шингэсэн тухай ярьж байна. Бидэнд өгсөн, бидэнд одоо Бурханаас ирсэн тэр өгсөн тэр амин амьсгал, тэр сүнс бол мөнх чанартай байдаг шалтгаан юу байдаг гэж бодож байна. Бурхад буцаад Бурханд очих учраас байхгүй юу? Энэ чинь Бурханаас ирсэн. Тэгвэл мөнх оршигч Бурханаас бидэнд ингээд биднийг мөнх амьдруулахын тулд өгөгдсөн зүйл байгаа тоххой. Тэнгүү бид нар чинь одоо нөгөө түр зүрхэн юм нэг хувцас шиг юм биеийг өмсчхөөд тэгээ энэ биендээ зүгээр хамаг анхаарлаа тавиад нөгөө өөртөө байгаа мөнхийн зүйлдээ бид нар үн цэнэ өгөхгүй байгаад бол энэ буруу болоод тавьчихж байна. Тэгээ бид нар чинь мөнх оршигч Бурхандаа буцаж очиж шүү дээ. Эн чинь хамгийн том үн цэнэ байгаа байхгүй юу? Аамен. Тэгээд энэ тэгэхэд нүгэл орсноос хойш хүн бол ерөөсөө үн цэнгүй болсон. Дайн, дайчин, үхэл, хаагцал тийм ээ. Хамгийн анхны гэр бүл тохиолдсон аллагыг санал та. Хүн нэгнийгээ зогцсон байж олон заяад. Тэр Каян дүүгээ зогчжээ. Тэгээ гэр бүлээр амар том асуудал гарч байгаа штэ. Чи яагаад дүүгээ зогчоо? Гэ би хатаархсан юм аа. Тэгээ Бурхан түүнийг зэмлээд ингэж болохоос гүг яагаад тэр дүүгээ алдчихж байгаа. Бүр ингэтлээ одоо тэгээ нэгнийхээ үн цэнийг тор үзэж байгаа байхгүй. Тэгээ хүнд тэр нүглээс болоод шунал ирсэн, хатаархал ирсэн. Нэгнээсээ дээр гаргасан тэр үзэл ирсэн. Тэгээ тийм учраас өнөөдөр энэ дэлхийд тэр амар тайван биш байгаа даа гэсэн. Би чамаас илүүшүүл гэсэн тэр илүүрхлээ харуулж яаж нэгнийг айлгаж яаж амьдрах гээд байна гэсэн үг байхгүй. Бурхны анхнаасаа хүссэн хүсэл юм байгаагүй. Эхлэл номын 1:31 дээр өөрийнх нь бүү болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харсан маа гэж. Бурхны зан чанарыг, бүтээлийн төгс байдлыг, хүний үн цэнийг мөн нүгэлгүй анхны ертөнцийг инхүү илэрхийлж байгааг бид нар ойлгож байна. Бурхан бүтээлээ хараад нэн сайн гэж хэлсэн. Учир нь түүний гараас гарсан зүйлд эмх цэгц, ам, зориг бас ариун байдал байсан ба. Бурхан бүтээлээ хараад нэн сайн гэж хэлсэн л бол Бурхан хүнийг үн цэнтэй, зоригтой бүтээсэн л гэсэн. Нүгэл хүнийг эвдэж болгоч Бурханы анхны зориг муу байгаагүй. Тэр бас анхнаасаа хүссэн зүйлээс буцаагүй байгаа гэдгийг бид нар бодох ёстой. Тэр бидний мөнх амьдруулахыг хүсэжсэн. Тэгвэл тэр биднийг мөнх амьдруулахын тулд бидний буцааж авчрахын тулд эвдэрсэн амьдралыг, сүрсэн амьдралыг, өвдсөн байгаа нэг эмтэрсэн байгаа нэг тэр эдгээж, эмчил, сэргээж, шинчлээ тэр өөртөө цэвэрлээ тэр буцаад өөртөө авахыг тэр хүссэн байх гэдэг. Бурхан хизээч өөрийн эмтэрсэн, гэмтсэн бүтээлээ орхиогүй гэдэг бид нар санаж байна. Амен. Иохны 3:16 дээр учир нь Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн гэж. Есүс зөвхөн хүмүүсийг мөнхийн шийдгэлээс тэр тамаас аврах гэж ирээгүй. Тэр эвдэрсэн бүтээлүүдийг сэргээхээр ирсэн юм аа. Нүглээс бол сүрсэн зүйлийг дахин амьдруулах гэж ирсэн байгаа. Зарим хүний амьдрал гаднаасаа хэвийн мэт боловч дотроо сүрсэн байх нь байгаа. Итгэл найдвар гэж байхгүй, гэр бүлийн харилцаа нурсан, үн цэнэ мэдхээч болсон байх нь байгаа. Христ бол эвдэрсэн сүрснийг босгож шинчлэх чадaltaй бурхан юм аа. Хэрв хэн нэгэн Христ дотор байвал тэр нь шинэ бүтээл мөн гэж 2 дугаар Коринтын 5:17 дээр хэлсэн. Хэрв хэн нэгэн нь Христ дотор байвал тэр нь шинэ бүтээл мөн гэсэн үг. Үн цэнгүй болсон байсан бол үнийг сэргээсэн учраас Христ сэргээсэн учраас Христийн дотор одоо шинэ бүтээл боллоо гэсэн үг. Анхнаас нэн сайн байсан бүтээлийг нүгэл эвдсэн ч Христ тэр эвдэрснийг дахин сэргээх ажлыг өнөөдөр ч гэсэн хийж байгаа. Нэг өдөр Бурхан бүхнийг ингээ бүрэн шинчилнэ гэж амласан. Энэ бол эцсийн өдрийн тухай ярьж байгаа. Харагтун би бүхнийг шин болгоно гэж Эцэс номын 21:5 дээр хэлсэн баг. Тиймээс Христийн сайн мэдээ бол Христ сэргээж, босгож, шинчлэж байна гэх найдварын мэдээ болд юм аа. Амен.